Hello. За камераас аачлаа. Би өмнө нь найзтайгаа уулзаад 2-3 цаг юм яриад суух ч юм уу те. Тэгэхээр маш их стресс тайлагдаа тайвширсан тийм мэдрэмж авдаг байсан. Одоо ч гэсэн тийм. Тиймээ бас нэгэн тайвширдаг нэг арга бол камераас агаад арсандаа нүүрэндээ хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн талаар ярьсны дараа нэг тийм маш гоё мэдрэмж авдаг болчихсон байна. Их баяртай байна. Энэ удаагийн бичлэгээр би Cloud9 дэлгүүрээс ирүүлсэн хэд хэдэн брэнд бүтээгдэхүүн байгаагаас 10 бүтээгдэхүүн сонгоод авчлаа. Ерөнхийдөө сонгосон шалтгаан маань болохоор нэлээд хүмүүсийн сонирхдог тэгээ энэ ямар юм болоо гэж асууж мэдхээр мөн Instagram-аар нэлээд хідэн энэ бүтээгдэхүүнийг яриач гэсэн хүсэлтийн дагуу 10 бүтээгдэхүүн сонгочлаа. Ингээд ажилд орцгоё. Хамгийн түрүүнд Round Lab гэдэг брендийн Magurt тонер. За энэ тонерыг эхлээд ярий. Ер нь бол Cloud9 гэдэг дэлгүүрийг төлөөлж байдаг томоохон брэндүүдийн нэг бол 109-оор Round Lab орж ирж байгаа. Тэгэхээр энэ тонер болохоор Magurt тонер буюу Magurt Extract гэдэг тайвшруулах, улайлт багасгах, арсыг нөхөн сэргээх, антибактериал бактерийн эсрэг, үрвслийн эсрэг ер нь бол улайлт гэж багасгадаг төрлийн эмзэг арсын зориулсан тонер байгаа. Гонцлог нь гэх юм бол алкогол байхгүй, essential oil байхгүй, fragrance байхгүй учраас эмзэг арсанд бол харшил нөлөө үзүүлэх, арсыг хуурайшуулах, батхтаа бол улам батхыг сэдрээх ч юм уу тийм нөлөө үзүүлэл бол байхгүй байгаа юм. За тэгээд түлхүүрний айлгандаа болохоор Made Casicide буюу Made Casicide ер нь улайлт намдах, эмзэгшил дарах, нөхөн сэргээх тийм найрлага байдаг. Мөн дээрэс нь Panthenol буюу тайвшруулах, Artemisia vulgaris extract буюу Magurt extract. За энэ нь болохоор тэр чигтээ антиоксидант мөн тайвшруулах зорилгоор ороод ирж байгаа юм л да. Тэгэхээр та бүхний харж байгаа ч энэ тонер нэлээд юм шингэн, өтгөн юм юусоо байхгүй, яг л нэг юм усрахаг тийм тонер байгаа. За миний хувьд бол энэ тонерыг энэ хүртэл нь хэрэгэлсэн байна. Цаашдаа ч гэсэн хэрэглээд дуусгана. Сүүлийн үед болохоор би арай нөгөө өөр бүтээгдэхүүнүүд хэрэгэлж туршиж үзээд байгаа болохоор түр орхичихсан байна. Бусдаар бол би нэг хөөн чингээгээд арчих дуртай. Заримдаа нэг юм гүн чийг өгөх шаардлагатай нэг юм hydration амар санагдсан үедээ 7 удаа давхарлаад түрхчих дуртай. За 7 биш юм ахэд нэг 3-4 удаа давхарлаад түрхчих дуртай. Эсвэл маш нимгэн төрлийн хөвөнд буюу за би хөвөнгөө харуулъя. Маш нимгэн юм хөвөнд шингээгээд маск болгоод тавих дуртай. За санал бол арсны төрөл гэх юм бол бүх төрлийн арс бол тохиромжтой гэж бодож байна. За ялангуяа эмзэгшсэн арсанд. Төрөлхийн эмзэг улаалттай болон эсвэл ямар нэгэн бүтээгдэхүүнээр арсаа эмзэгшүүлсэн тийм хүмүүст санал болгож байна. Дараагийнх нь үргэлжлүүлээд Round Lab гэдэг брендийн Magurt Cleanser цэвэрлэгч хөөс байна. За энэтэйгээ яг адилхан нэг лайн гэсэн үг шүү дээ. За би энэ цэвэрлэгчийг сонгочлоо. Яагаад тэгэхээр надад одоо байгаа яг 10 хэдэн цэвэрлэгчээс хамгийн дуртай хэрэглэж байгаа цэвэрлэгч нь энэ байна л да. Яагаад ч юм би энийг л аваад цэвэрлжээд байгаа хамгийн ойрхон тавьсан болоо тэр юм уу эсвэл яагаад ч юм нэг гоё эвтэйхэн те. За pH level-ийн шалгаж үзтэл 5.5-тай гарсан маш зөөлөн арсыг хуурайшуулдаггүй тийм цэвэрлэгч байна. За түлхүүрний айлгандаа болохоор Camellia sinensis leaf extract, Made Casicide болон Artemisia vulgaris extract гэх түрүүний нөгөө нэг тонерт нь орсон антиоксидант болон тайвшруулах найрлагын ороод ирж байгаа. За мөн дээрэс нь allantoin буюу тайвшруулах, нөхөн сэргээх, улайлт дарах сүрийн тийм найрлага орсон байна. За мөн дээрэс нь Salvis officinalis sage oil буюу энэ нь өөрөө essential oil болоод хөгцснөөрөө энэ цэвэрлэгч өөрөө essential oilтай гэсэн үг. За тэгэхээр essential oil маань ямар үүрэгтэй ордог вэ гэхлээр бактери эсрэг арсыг тийм цэвэрлэх зорилттой, бохирдлыг гадагшлуулах зорилттой орж байгаа юм л да. Сайн чанар нөх юм бол алкогол байхгүй. Сөрөг тал нь бол мэдээж түрүүний хэлсэнчлэн essential oilтай. Миний бодлоор бол яг хуу essential oil-оос үнэхээр бүр ямар ч төрлийн essential oil-оос харшлаад идэх хүмүүст бол энэ цэвэрлэгч хэрэггүй байх. Харин essential oil энэ төр дээр гайгүй pH 5.5-тай зөөлөн тайвшруулах найрлагатай цэвэрлэгч нэг юм хөөсөн цэвэрлэгч хайж байгаа хүмүүст бол энэ маш дэжгүй гоё цэвэрлэгч байдаг. 3 дугаарт нь B-Plane Chamomile pH Balance тонер гэж. За энийг авчий. За энэ бас миний маш дуртай тонеруудын нэг болчихсон байна. Өдий хүртэл нь хэрэгжилчихсэн байна. Энэ тонерын онцлог найрлага нь гэх юм бол Centella Asiatica extract буюу тайвшруулах. Ер нь бол тайвшруулах л гэд яриад шүү дээ. Тэгэхээр B-Plane болон Round Lab гэх брэндүүд нөгөө арсыг амар гуйжуулах, exfoliate хийх, цайруулах,
одоо юу гэдгийг юм magical те нэг мэд шидийн амлахаас илүүтэйгээр арсны өөрийнх нь одоо яг тэр нэг үндэс суур те аль хэдийн залуу байгаа эсвэл аль хэдийн нэг юм чирэг байгаа эмзэгшээгөө байгаа тэр улс сууртай өөрийнх нь арсыг илүү хамгаалах зориулсан тийм алсын хараатай брэндүүд надад санагдаад байгаа. Миний л бодол шүү. Тэгээд гаргаж байгаа брэндүүд нь дандаа хамгаалах, тайвшруулах, чийгшүүлэхтэй бүтээгдэхүүнүүд байгаад байгаа. За мөн дээрээс нь ceramide ороод ирсэн байна. Ceramide бол арсны ханыг нэмэрхээс хамгаалж өгнө. Энэ арсыг чинь зузаан, бат бөх те өөр янз бүрийн юм хэрэглэхэд эмзэгшээд байхгүй болгоход ceramide их тусалдаг. Бас миний хамгийн таалагдсан зүйл бол алкогол байхгүй. Шингэн энэ тонер шүү дээ. Essential oil байхгүй. Fragrance байхгүй. Гартаа аваад үнэрлэхэд бол тийм хурц үнэр, айхтар тийм үнэр бол байхгүй. Аюу айтайхан тийм тонер байгаад байгаа. 7 давхар бол хийж үзээгүй юм байна. Хүн чингээгээд ингэж маск болгож тавьж бол үзээгүй байгаа юм байна. Хараахан зөвхөн шавшиж л одоо хэрэглэж байгаа юм байна. Хэрэглэгдэх арсны төөрөл за хэд тослог арсанд бол би зөвлөхгүй байх. Яг тэгэхээр нэлээд тийм гүний чийг өгсөн байдалтай, нэлээд тийм тижэл өгсөн байдалтай тонер учраас хуурай давмгай, холимог, эмзэг тийм арсан зориул. За энэ цамцыг та бүхэн харж байгаа бол энэ Cloud9 гэсэн бичгтэй байгааз харагдаж байна уу? Энэ материал нь өөрөө кашмир, ноолур материалтай маш гоё дулаахан. Тэгтээ яг одоо би өрөөндөө нөгөө цонхоо хаацсан байгаа болохоор амар халууцад байна. Цонхоо онгойлгохоор чимээ орж ирнэ шүү дээ. Үүнийг усууч. Үргэлжлүүлээд Biplane-ийн Vitamin Brightening Ampoule гэж. За энэ гэхдээ нэрийн сүүл солигдсон байсан. Vitamin Brightening гэдэг нь болоод multivitamin болцсон байлуу. Яалаа да. Ямар ч гэсэн нэрийн солигдсон байсан. Гэхдээ найрлагын хувьд хിവэрэ байх шиг байсан. Та бүхэн угаасаа харж байгаа бах би ийм болтонд хэрэгэлсэн байна. Яг хэрэглээд дуусгачаад бүр дахиж амар санагдаад байгаа. Гэхдээ яг надад зөндөө юм байгаа болохоор үргэлжлүүлээд хэрэглэх шаардлага гарч байгаа юм л да. Алкогол байхгүй, essential oil байхгүй, fragrance байхгүй. Ийм safe төрлийн ampoule байна л да. Гол найрлагуудаар нь маш сайн найрлагууд орсон байгаа юм. Niacinamide 5%-тай, ascorbic acid буюу витамин С, arbutin, fentanyl, allantoin, beta-glucan гэх мэтчлэн маш сайн найрлагууд орсон. За niacinamide болон ascorbic acid те витамин С нь болохоор нийлээд арсыг цайруулах. Ер нь бол нэг юм гээгээ татуулах те арсны өнгөс сэргийх тийм үйлчлэгээтэй. За niacinamide өөрөө тослог хариулдаг учраас нүрчилт болон хар батга, өрөвсөлтэй батга нас одоо сэргийлж өгч чадна. За мөн туслах найрлагууд болох fentanyl, allantoin, beta-glucan энэ гур болохоор арсыг бас маш сайн чийгшүүлж тайвшруулдаг учраас эмзэгчгээс сэргийлж өгдөг байхгүй. Тэгэхээр яг нөгөө нэг юм гол найрлагынхаа хажуугаар туслах найрлагуудаа ингэж оруулж ирээд замун алкогол, essential oil, fragrance байхгүй байхлаа нэг юм балансыг нь бариад өгсөн юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Яг тэгэхээр зарим бүтээгдэхүүнийг харахаар одоо нөгөө гол найрлага буюу одоо niacinamide ч юм эсвэл витамин С ч юм уу хит өндөр. За тэгмүүд хажуугаар нь тайвшруулах найрлага аюул багтай. Тэгсэн ирнэ fragranceтэй тий. Тэгсэн ирнэ алкоголтой ч юм уу. Тэнгууд нөгөө арс чинь ингээл эмзэгшээл ингээл улайгаал тий. Тэгэхээр энэ ампулийн хувьд бол маш тийм балансыг нь барьж өгсөн. Тэрч утгаараа дундаж үр дүнтэй гэж би хэлэх гээд байгаа юм. Тийм ч амар үр дүн харагдахгүй хэрглэж байгаа хэвчээ. Тэгтээ ямар ч хэсэн хэрглэж байгаа үед арсны тослог бол буурна. Өглөө тослогдож сэрэх нь харьцангуй гайгүй болно. Өдөр ингээл гэл айж малайх нь бол харьцангуй бас гайгүй болно. Ямар ч гэсэн надад маш сайн мэдрэгдсэн юм нь бол тослогийг маань маш сайн барьж өгч байгаад их баярлж байгаа. Санал болгох арсны төрөл бол нүгчлэлттэй батг гарамтгай тослог үүсдэг. Өдөр ингээд гэлайгаад идэг. Өглөө ингээд тослогдож сэрээд идэг. Энэ ампулыг санал болгомоор байна. За дараа нь Cloud9 дэлгүүрийн од нарны тос болох Round Lab-ийн Birch Juice Moisturizing Sunscreen гэдэг баха тий. Ийм нэг цэнхэр нарны тос бол үнэхээр од байдаг. Энэ нарны тос өөрөө chemical нарны тос. Нарны тос ч өөрөө chemical болон mineral гэсэн хоёр төрөл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол chemical нарны тосны төрөл байгаа. Түрхсний дараа маш хурдан шингээд алга болчдөг. Нилээн тийм хөнгөн бүтэцтэй хурдан шингэждэг. Тийм тос байна. За би бас энэ ч нарны хамгаалтын chemical төрлийн найрлагуудыг нь биччихье. Хэлэхлээр бүр маш их олон төрлийн найрлага байгаа учраас цаг алдаад явах уу. Таалагдсан зүйл нь хажуугаар нь орж ирсэн сайн найрлагууд ихтэй. Буюу niacinamide, hyaluronic acid, allantoin, ascorbic acid, chamomilla flower oil гих мэтчлэн батганы эсрэг, цайруулах, арсны өнгө засах, антиоксидантаар баялагтай тийм тос байгаа хгүй юу. Тэгтээ
Сөрөг тал нь гэх юм бол essential oilтай болоо авчиж байгаа юм. Essential oil нь өөрөө fragrance-ийн төрөл болоо авчиж байгаа юм. Мөн дээрэс нь 2 төрлийн алкогол орсон юм билэ. За 2 төрлийн алкоголынх нь нэг нь болохоор бенихил алкогол буюу за ер нь бол алкогол ч өөрөө бас алкогол гэхээр л муу гэсэн үг л биш л дээ. Яг үндэ бас маш олон төрлийн алкогол байдаг. Тэрийг чагсаагаад харах юм бол сайн болон муу алкогол байдаг. За сайн төрлийн алкогол нь болохоор арсыг чийгшүүлэх, бусад төрлийн найрлагуудыг арсанд одоо чийгшүүлэх ч юм уу тиймэрхүү сайн төрлийн нөлөөтэй байдаг. Муу алкоголууд нь болохоор арсыг маш их хуурайшуулах, эмзэгшүүлэх тий арсыг одоо нэг тийм чийг нь алдагдуулах төрлийн бас болоо авчдаг байхгүй. Тэгэхээр энэ бенихил алкогол нь болохоор сайн төрлийнхэд нь орж илээ. За харин дараагийнх нь болохоор T-бетил алкогол нь болохоор жоохон их хэмжээгээр нектаршилтай ороод ирэх юм бол арсыг хуурайшуулдаг гэсэн байлаа. Гэхдээ 1%-аас бага буюу 1% дотроо хэрэглэх юм бол харьцангуй гайгүй сейф гэж үздэг. Тэгээ миний бодлоор бол нарны тосны тэгээ хамгийн сүүлийн хавцаа орж байгаа алкогол бол 1%-аас бол их байж шалахгүй болов гэж бодож байна. Миний бодлоор шүү 1%-аас бага л байгаа байх. Тэгээ зориулах арсны төрөл гэх юм бол нэг маш гоё хөнгөн, хурдан шингэждэг, цагаардаггүй, нэг асуудал болоод байдаггүй. Лайт хэлбэрийн нарны тос сонгох гээд хайж байгаа хүмүүст бол боломжийн маш гоё текстуртэй бүтцтэй тос. Харин эмзэг, нүд хаваараа, энэ хаваараа түрхэхлээр одоо нөлөнс нь гоожоод байдаг ч юм уу те. Жирэмсэн болон хөхүүл өсвөр насны одоо тийм эмзэгшгээд байдаг, маш их эмзэгшэлтэй, улаалттай тийм арьстай хүмүүст бол би санал болгохгүй ийм тос байгаа. За үргэлжлүүлээд нарны тос All Natural брендийн Hotuna Cordata Moisture Sun Cream гэ. За энийг ярий. Энийг ярихаас өмнө шууд хэлэхэд энэ нарны тосноос илүү од байхаар тос байна лээ шүү. Тэгэхээр энэ нарны тос өөрөө chemical нарны тос хэрнээ essential oil байхгүй, fragrance байхгүй, алкогол байхгүй. За муу төрлийн алкогол байхгүй шүү. 2 төрлийн алкогол орсон мөлий хоёулаа сайн төрлийн алкогол байна л л. Тэгэхээр яг найрлаган дээр бас шууд алкогол фри гэж явчихдаг юм бэлээ. За мөн дээрэс нь миний бүр вау гэж гайхмаар бас санагдсан зүйлүүд нь сайн найрлагууд нь бол үнэхээр сайн найрлагууд орсон бэлээ. Hotuna Cordata extract, Centella Azerica extract, ceramide, hyaluronic acid, glycerin гэх мэтчлээ. Тэгэхээр ер нь бол тайвшруулах тий гүний чийг өгөх маш гоё hydrate юм. Угаасаа төрхөнгүүд айгу хурдан шингэждэг. Тийм юм билээ. За мөн дээрэс нь би найрлаган дээрээ chemical нарны тосны фильтрүүд болох найрлагуудыг нь оруулчихъя. Айгу хөрхийн ингээ хурдан хөнгөн шингэждэг. Айгу тийм эвтэйхэн нарны тос байгаа юм. Ер нь бол би өмнө нь за яг хуу ганц нэг бол таарч ирсэн. Гэхдээ chemical нарны тос хэрнээ essential oil, fragrance, alcohol энэ төр бол маш ийм юутай одоо шалгуур өндөртэй тийм нарны тостой бол ховорхон таарч ирсэн. Тэгэхээр энэ маань ингээ Монголд ингээд аль биесээр зарагдаж байна. All Natural гэх брэнд маш сайн брэнд байгаад байгаа шүү. Солонгосын ер нь сүүлийн саяны 2021 онд илүү дээ бүр амар хит бүр зөндөө их awards зэрэг авсан тийм брэнд байгаад байгаа юм. Санал болгох төрөл гэвэл chemical нарны тос учраас эмзэг арьстай хүмүүст бол би нэг их санал болохгүй. Яг уу хэдий тайвшруулах найрлагатай, хэдий fragrance байхгүй, хэдий одоо бүртээ үнэхээр эмзэг арьсан зориулсан тос шүү гэсэн ч гэсэн chemical фильтртэй учраас би эмзэг арьстай хүмүүст бол угаасаа санал болохгүй. Би эмзэг арьстай хүмүүст бол минерал тос тий. Тинчээ зөндөө минерал тосны төрөл байна. Тэдрээс сонгоод авсан дээр энгийн эмзэгчдгүү хэрнээ одоо жоохон юм hydrate хийх шаардлагатай. Чийгшүүлэх гэж жоохон ядж байгаа. Ядж байгаа юу? Хуурай даамгай холимог тий. Эсвэл одоо дан хуурай тийм арьстай хүмүүс зориулж би санал болгомоор байна. За шууд үргэлжлүүлээд one thing Hotuna Cordata extract гэдэг нэг юм бүтээгдэхүүн байна. Энэ одоо toner чимшиг, essence чимшиг, нэг юм hydrating water чимшиг нэг юм бүтээгдэхүүн байна. За би анх One Thing гэдэг брендийг мэдтгүй байх та тий. Cloud9-д орж ирснийхэн дараа л мэдчих авсан л та. Тэгээд маш энгийн, simple тий. Амар тийм minimal одоо lookтэй. Тэгсээр нэ ингээд доторх одоо зөндөө олон төрөл байсан л да. Niacinamide гэсэн төрөл байсан, Centella Azerica гэсэн төрөл байсан. Тэгээ надад болохоор Hotuna Cordata-г нь өгсөн. За тэгээ найрлагыг нь хартал энэ бүтээгдэхүүн өөрөө ердөөсөө 3 л найрлагнаас бүтсэн юм билээ ерөөсөө. Энэ 3 л найрлага орсон. Өөр найрлага ороогүй. Тэр ч утгаараа алкогол, essential oil, fragrance байхгүй гэсэн. Угаасаа тэр төрлийн юм ерөөсөө ороогүй, тий. Миний channel дээр бол өмнө нь Hotuna Cordata гэдгийг бол нэг их ярьж байгаагүй. Хүмүүс бас сайн мэдгүй байж магадгүй. Centella Azerica бол угаасаа зөндөө сонсцсон, тий. За энэ нь юу вэ гэхлээр Японоор Dokudami гэдэг нэртэй
ардын уламжлалт эм байсан юм байна. Эрт дээр үед Япон солонгосчууд одоо эмийн ургамал гаргаж аваад эм бэлдээд яг амаар удаг. Тийм эм бэлдээд diabetes буюу чихрийн шижин, obesity те тархалтаас одоо үүсдэг өвчин, замун дээрээс нь ханиад ямар нэгэн халуурах өвчин, бас биднэртэй хамгийн их холбоотой буюу арсны одоо халдварт өвчин зэрэгт одоо эмээр өгдөг байсан юм байна л да энэ эмийг. За тэгэнгუთ одоо болохоор 21-р зуунд тэр ургамлыг гаргаж аваад ийм арс арчилгааны бүтээгдэхүүн болгоод гаргачихжээ. Амар гоё байгаад. Надад бол тэгээ AHA бол маш их таалагддаг тий. Alpha hydroxy acid. Тэгтээ би одоо acid гэхээсээ илүүтэйгээр ийм одоо дээр үед одоо ардын уламжлалт аргаар хэрэглэж байсан энэ ургамлыг арс арчилгаанд хэрэглэхэд бол бүр үнэхээр хайртай байхгүй. Очуна кардот байна, магурт байна, синтела ишерика тий. Жинсинг энэ төр тийм үү. Яг байгалийн natural антиоксидант гэдэг утгаараа надад маш их таалагддаг. Тэр яг аргаар би арсаа арчлах маш их дуртай. Бүр хитрхи Korean бол авсан. Western бүтээгдэхүүнүүдэд бол нэг их тийхгүй л дээ. За тэгэхээр энэ өөрөө toner, essence те ийм hydrating water юу ч гэж нэрлсэн болно. Зүгээр л нэг юм шингэн. Хочууны кардоттой шингэн. Баггүй. Тэр энийг яаж хэрэглэж болох вэ гэхэлэр хүн шингээгээд арчиж болно. Гартаа аваад шингээж болно. Эсвэл түрүүний миний иймэрхүү те хөөнд шингээгээд маск болгож тавьж болно. Өчтөр бэрэл оруулсан хүмүүс их дуртай байсан. Тэгж хэрэглэж болно. За эсвэл нөгөө моделийн маск байдаг шүү дээ. Rubber mask гэж ярьдаг. Тэрийг энэс хийгээд зуурж агаад тавьж болно. Гол үйлчлэгээ нь тайвшруулах. За бас антибактериал учраас батгатай арсанд бол маш сайн гэж би хэлнэ. Тэгэхээр өрөвсөлтэй батга үүсдэг те тослог, холимог, хуурай ямар нэгэн одоо арсны төрлөөс хамаарахгүйгээр ямар нэгэн батга гардаг арстай хүмүүс энийг авч хэрэглээд үзээрэй. Батганы өрөвсөл чинь намдаж магадгүй шүү. За дараа нь Ionic-ийн T3 Relief Serum. Энэ болохоор ер нь бол Ionic гэдэг брэндээс хамгийн сайн бүтээгдэхүүн л дээ. Тухайн брэндээс те аль алийг хамгийн сайн гэж дурдах вэ гэх юм бол энэ серумыг бол 109-оор хэлнэ. Alcohol essential oil fragrance байхгүй. За мөн тэгээд 67% T3 extractтай, 19% centella extractтай. Мөн дээрээс нь niacinamideтай, allantoin, glycerin ингээд ер нь бол тайвшруулах, улаал багасгах, батганаас сэргийлэх, тослог хариулах тийм серум байна. Тэгэхээр би бол зөвлөгөө өгж байгаа хүмүүстээ бол тэгээ эмзэгшсэн, улаасцсан, батга гарсан амар өрөвсөлтэй тэгсэрнэ тослог үсээд идэг те. Тийм хүмүүст би энэ серумыг цраа энийг аваарэ гэж зөвлөж байгаа. Тэгээд хүмүүс их дуртай байдаг. Текстурийн хувьд, бүтцийн хувьд бол их шингэн, тослог мослог ерөөсөө тийм биш. Түрхэд живтэйхэн. За би бол энийг заримдаа түрхэхдээ бүр 2-3 дараалаад ингээд шавшаад түрхчихдэг. Тэгэхээр их айтайхан байдаг. Арсны төрөлд бол би хуурайгаас бусад арсны төрөлд санал болгомоор. Хэд хуурай арсан дээр түрхэх юм бол ер нь бол жоохон чийг өгөхгүй байх хандлагатай туслах хариулж байгаа учраас те. Papa Recipe-ийн eggplant mud cream mask гэдэг. За энэ болохоор shower mask байгаа. Бид нар тослог, холимог те батгатай, хүчилттэй. За энэ хар батгатай хүмүүс бол shower mask-ыг түлхүү хэрэглэх дуртай те. За тэрний нэг сонголт нь болохоор энэ mask ороод ирж байгаа юм. За энэ mask нь болохоор бас essential oil fragrance болон алкогол байхгүй буюу арсыг нэгтгэж хуурайшуулаад байхгүй гэж байгаа юм. За гол найрлагандаа болохоор Solanum melongene fruit extract 66%. Мөн дээрээс нь kaolin 14%, centella icerica болон hochuna cordata түрүүний манай hochuna cordata ороод ирсэн байна. Тэгэхээр би энийг юу гэж тайлбарлах вэ гэхлээр kaolin 14% гэхлээр бидний тослохыг хариулна. Яг энэ T-зон хэсгээр хамар хэсгийн те нөгөө нэг бохирдолтой хэсгийг мань бол одоо цэвэрлэнэ. Бүтэн тавьсан байхад бол одоо тодорхой хэмжээгээр арсыг гуйжуулна. Тэрнийхээ хажуугаар тайвшруулах найрлага нэлээд сайн ороод өгцөн. Бас нөгөө эмзэгшүүлэх найрлага ороогүй те essential oil, fragrance центр, алкогол центр ороогүй учраас ер нь бол арсыг эмзэгшүүлэхгүйгээр гуйжуулнаа л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энийг бол би эмзэг арстай, тослог, холимог, батга гарамтгай, эсвэл батгатай, нүхжилттэй тийм арстай хүмүүст зориулан би зөвлөмөр байна. Ийм чинэл ягаан өнгөтэй гоё маск байгаа. Би энийг 7 хоногт нэг 2 удаа санахаараа бүр гэлс аймаг хэрэглэх дуртай даанч олон юм дотор төөрөөд ингээд баяртай гэдээ алгачдаг болохоос шиг хажууд байж юм бол би энийг айгүй ойрхон хэрэглэхээр тийм маск үлээ. За 9 бүтээгдэхүүнээ ярьчлаа. Одоо sheet маскнуудаа ярья. Cloud9 дэлгүүрийн sheet маскнуудыг яриараа гэж бүр маш олон хүн бичсэн байсан. Би Cloud9-ийн бичлэгийг хийх гэж байгаа гэдгсэн чил нөгөө маскны хантай штэ тэднийх чинь тий. Маскны хантай маш хантайг нь маскны хантай маш их
одоо маск ингээд тавьсан байдаг те. Тэгэхээр тэднүүсийг яриад best гэснийг зөвлөч гэсэн байсан. Хамгийн түрүүнд Beauty of Joseon гэдэг юм Centella Asiatica Comi Mask гэдэг маш гоё тайвшруулдаг, хөнгөн бүтэцтэй, хурдан шингэждэг, тослог үүсгдэггүй, тайвшруулдаг, улаал багсгадаг ийм гоё маск байна. За энэ маскны онцлог гэх юм бол niacinamide-тай алкохолгүй ийм маск байна. Тэгэхээр essential oil бол байгаа, fragrance бол байгаа. Гэхдээ энийг хэрэглэсэн тохиолдолд бол маргааш нь хизээч тослог үүсч сэрдэггүй, батг гардаггүй. Тийм учраас надад их таалагддаг. Ер нь бол бид нар шиг арьстай хүмүүс айгүй хэцүү нэг гоё маск ингээл хэрэглэчихээр хэрэглээл унт маргааш нэг ингээл амар муухай хүндүртэй батг гарсан болохоор амар урамгүй тий. Тэр гэж бол намайг ерөөсөө гонсойлгоогүй. Энэ хоёр маскыг хоёуланг энэний өмнө ч гэсэн бас хэрэглэсэн. Хайчиж нэлээд эдийг би хэрэглэсэн. Ерөөсөө гонсоолгоогүй маш гоё маск байгаа. Тэгээ би Plain Cicafo Calming Mask гэж. За энэ бэж нь бас нэг hyaluronic acidтэй цэнхэр маскыг би өгн хэрэгжилж үзсэн. Гэхдээ уутыг нь хайчиж за байгаа гэж төсөөлөөд ингээд ярьчих заяа. За энэ болохоор маш сайн маск. Essential oil байхгүй, fragrance байхгүй, алкохол байхгүй. Ер нь бол эмзэг арьсан зориулсан маш гоё маск байгаа юм. За Cicafol нь болохоор Centella Asiatica 83%-тай. Нөгөө энд байгаа нөгөө цэнхэр нь болохоор niacinamide-тай. Ийм хоёр төрлийн маск байна. За төрлөөр нь гэх юм бол би тослог дагамгай арьстай хүмүүст бол энийг нь зөвлөнө. Hyaluronic acid-тайг нь болохоор би хуурай дагамгай арьстай хүмүүст зөвлөнө. Яагаад гэвэл би тэр цэнхрийг нь хэрэглэсэн чинь надад жоохон хүнд санагдаад байсан тослог үүсгээд. Энэ бол надад ерөөсө тослог санагдаагүй. Энэ бол best гэж бол хэлж болно. За all natural mask нь болохоор энэ байна. Бас энэ төрлөөд. Энд чинь бас дотроо олон төрөл байгаа. За all natural маскнууд бол маш айтайхан. Энэ маск чинь бүр солонгосынхоо бүр шилдэг маск энтрээр бүр тодорсон байлээ шүү дээ. Аюу гайвтай. Энийг болохоор анх би Америкт нэг дэлгүүрээс тоос авсан чинь бэлгэндэн зүгээр өссөн аахгүй. Тэгээ харчаад нэг тоогоогүй. Нэг хямдхан маск байна даа нэг тоогоогүй. Тэгээ хэрэглээд үтсэн чинь аюу хөрхэн таалагдчихсан байхгүй юу? За энэ нь болохоор онцлог нь алкохолгүй, хочуна кордоттой, блуберритэй те. Ер нь бол дээрээ байгаагийнхаа экстракттай тийм гоё маск байгаа. Эмзэг арьстай бол тэг илүү их батг гарантгаа бол энийг илүү их хэрэглээрэй. Энэ бол нөгөө нэг хямд мөртлөөсөө маш чанартай гоё маск байгаа даа. Papa Recipe. За Papa Recipe болохоор би энэ Chanel ягаа нэг нь хэрэглэсэн. За бас надад ийм шар байна. Шарыг нь бол би өмнө нь зөндөө хэрэгжилжсэн дуртай. Энийг бол ямар маск гэдгийг бол би сайн мэдж байгаа. Харин Chanel ягааныг нь би хэрэгжилж үзээгүй байж байгаа. Сүүлд Cloud9 дээр очиж авч ирсэн аахгүй. Тэгтэл энэ маск бүр арай л disappointed болгосон намайг. Хэрэглээд байжсэн чинь миний дотор мухаараад байсан. Хитрхи их fragranceтай. Тэгээд бүр ингээд яасан гэж 20 минут энийг чинь тавиад авах хэвээр да энэ чинь гоё үнэтэй те айгүй чанартай тийм маск учраас би энийг 10 минут болголоо ялаа дотор мухаараад болдгоо шууд авсан. Аваад тэгээд үлдсэн эссенсийг ингээд түрхээ шингээж чигэж утсан чинь стил үнэртэй болдгоо айгүй тийм хэцүү санагдаа. Тэгээд энэ тонрыг хөвн шингээж агаад арчиж авсан гээл арчиж аваад тэгээд бүр ямар амар фрагранстай юм бэ гэж бод. Ямар сайн энийг бүр нөгөө сайн маскнуудын савнуудыг би хадгалцдаг учраас энийг хадгалахгүй зүгээр хайцсан байсан байхгүй. Тэгээ сая хогийн сав ухаж жагаад гаргаж ирээд угаагаад ингээ харуулж байгаа байхгүй. Тэгэхээр хит их фрагранстай учраас би эмзэг арьстай хүмүүст бол энийг зөвлөхгүй. Энэ бол дайггүй санагдчихсэн надад тухайн үедээ. За дараагийнх нь Round Lab гэдэг брендинг Doctor Sheet Mask байна. Бас Birch Juice болон Mugwort гэх. За ийм гурван төрлийн Round Lab-ийн маск байна. Энэ гурван маск нь бол гуруула essential oil болон алкохол, fragrance байхгүй төрлийн маш сайн найрлагатай гурван маск байна. Тэгээд түрхэж явах, тавьж явах хэвцүүд бол тэгж одоо fragrance үнэртэй ч юм уу те. Одоо дотор мухай арах ч юм уу, тав хөөрхөх ч юм уу, эсвэл хэрэгжилчээд маргааш өглөө босоод ирэхэд тослог үүссэн, те батг үүссэн тийм юм байхгүй. Бааш хөнгөн. Хөнгөн гэхэд бүр дэндүү хөнгөн гоё гурван маск байгаа. Энэ гурыг бол үнэхээр батг гарамтгай арьсанд бол санал болгож байна. За хамгийн сүүлд нь My Real Skin Facial Mask гэдэг ийм бас нэг маскнууд байгаад итгэвтэй Cloud9. За энэ бас маш айтайхан хөнгөн зөөлөн те түрхээд хэрэглээд унтахад маргааш өглөө тослог энэ төр үүсэхгүй. Ер нь бол надтай чанараараа бол all natural-тай бол нэлээд дөхөхөөр санагдсан. All natural-ийн гэхдээ маскных нь нөгөө материалыг нь арай гүйцэхгүй. Материал нь энэ арай нимкэн. All natural-ийн арай жоохон зузаан баггүй. Тэгэхээр надад бол нимгэн одоо маскны төрөл маань болохоор арай жоохон хурдан хатах гэдэг
гэх юм уу тийм учраас жоохон зузаан байвал зүгээр санагдаад идэх юм. Ер нь яг үйлчлэлийн хувьд бол нэг их амар зөрүүд байх юм байхгүй. Айгүй айтайхан санагдсан. Үн боломжийн өдөр тутамд хэрэглэхэд тий тослог үсээд батг үсээд ахааргүй гой маск байна. За ийм байна. Бүгдээрийн ярьж дууслаа. Маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдээ сонгоод явуулчлаа. Тэгээд түрүүний хоёр бичлэгтэй яг адилхан тий шууд алийг бүр шүүрээд аваад сонгох вэ гэдэг юм бол би энэ тонорт бол маш их дуртай. За энэ нарны тосыг сүүлийн үед их хайрлж гин. Энэ тонорт бас маш их дуртай. Цэвэрлэгч байна. За тэгээд дараа нь энэ ампулыг сонгочих. За тэгээд бусд нь нэгэн хэвийн муу гэж байгаа юм биш. Тэгтээ нэгэн хэвийн дундаж бүтээгдэхүүнүүдтэй. Эднэр бол маш сайн excellent гэж хэлж болохоор тийм бүтээгдэхүүнүүд байна. Тэгэхээр та бүхэндээ нөгөө бүтээгдэхүүнээ сайжруулахын тулд дуусч байгаа бүтээгдэхүүнүүдээ нэг нэгээр нь миний энэ бичлэгүүдийг үзэж агаад сайн бүтээгдэхүүнүүдээр сэлгээгээд сонгоод яваарай. За ингээд энэ удаагийн бичлэгийн түрээд өндөрлж байна. Натаа хамтайсанд маш их баярлалаа. Ингээд өнөөдрөөр 3 дэлгүүрийн маань явуулсан бүтээгдэхүүний тал дээр сэтгэгдэл ороод энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн бичлэгээс би рутин танилцуулаад явах болно. Нөгөө эмзэг арсны, холимог арсны, батгатай арсны, нөхцөлттэй арсны, цайруулах төрлийн арсны гих мэтчлэн хөгшрөлтийн эсрэг. Тиймэрхүү арсны асуудал зориулсан рутин өөрөө хийж үзүүлээд бүтээгдэхүүнээ танилцуулаад явдаг тийм бичлэгүүд хийж эхлэх гэж байна. Тэгээд хамгийн түрүүнд ямар бичлэгийг хийлгэмээр байна? Саналаа доор хуваалцаарай, комент бичээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.